За сайн байна уу. Тэгэхээр анхны хичээлдээ тавтай юмнаар л өнөөдөр та бүхэндээ би тригонометр гэдэг хичээлийг зааж өгөхөөр бэлэн болсон байна. За юуны түрүүнд тэгш өнцөгт гурвалжны хувьд энэ талыг нь А, энэ талыг B, энэ талыг C гэж үзвэл энэ гурвалжин дээр Пифагорын теорем бичвэл А квадрат дээр B квадратыг нэмсэн нь С-ийн квадрат болж байгаа. Энэ бол ингээд та бүхний мэдэх Пифагорын теорем байна. За Пифагорын теорем нь зөвхөн тэгш өнцөгт гурвалжин дээр хэрэгждэг. Өөр ямар нэгэн гурвалжин дээр бол хэрэгжихгүй. Ийм гурвалжин дээр зөвхөн тэгш өнцөгт гурвалжин дээр хэрэгждэг теорем байгаа. За энэ үндсийг альфа гэж авч үзвэл энэ альфа үндсийн хувьд синус альфа гэдэг бол эсрэг каттыг гифтнүүцэд харьцуулсан харьцаа байгаа. За каттед гифтнүүц гэж юу хэлээд байна вэ гэхээр энэ тэгш өнцгтийг үүсгэж байгаа энэ хоёр тал бол каттед. Жишээлбэл А бол каттед, Б бол каттед. Харин эсрэг талыг нь бол гифтнүүц гэж байгаа. С бол гифтнүүц байна. За синус альфа гэдэг нь юу вэ гэхээр эсрэг каттыг гифтнүүцэд харьцуулсан харьцаа гэсэн. За тэгэхээр альфа үндсийн хувьд эсрэг каттд нь А болж таарч байна. Тийм болохоор А квах нь гифтнүүц нь С тул С. Харин косинус альфа гэж юу хэлээд байна вэ гэвэл косинус нь налсан каттыг гифтнүүцэд харьцуулсан харьцаа. За налсан каттд гэдэг нь альфа үндсийн хувьд эсрэг кат нь А тул налсан каттд нь B болж таарж байна. Тийм болохоор косинус альфа гэдэг бол B квах нь С. Харин энэ дээр тангес альфа гэж бас байгаа. Тангес гэдэг бол эсрэг каттыг налсан каттад харьцуулсан харьцааг тангес гэнэ. Энэ альфа үндсийн хувьд эсрэг тал нь А, харин налсан каттд нь B тул тангес альфа нь А квах нь B. Харин котангес гэж бас байгаа. Котангес гэдэг бол тангесын урвал. Гэхдээ чин налсан каттыг эсрэг каттд хуваана гэсэн үг. Альфа үндсгүүд налсан каттд нь B, харин эсрэг каттд нь А тул котангес альфа гэдэг бол B квах нь А. Харин энд нэмээд секанс альфа гэж байгаа. Секанс гэдэг бол косинус урвал байгаа. Энэ бол косинус урвал гэхээр гифтнүүцийг налсан каттд хуваана гэсэн үг. Секанс альфагийн альфа үндсийн хувьд гифтнүүц нь С. Гифтнүүц бол ер нь ямар ч үе С байгаа. Харин налсан каттд эсрэг каттд нь ер нь өөр бол явж байгаа. Секанс гэдэг бол С квах нь налсан каттд нь B тул С квах нь B. Харин секансын нөгөөх нь косеканс гэж байгаа. Косеканс гэдэг бол синусын урвал байгаа. Тэгэхээр чин гифтнүүцийг эсрэг каттд хуваах нь С квах нь А болж байна. За энэ үндсийг альфа гэж авч үзсэн учраас энэ үндсийг хэдүүлээ бета гэж авч үзвэл бета үндсийн хувьд за нэг өөр өнгөөр тэмдэглэе явъя. За улаан өнгөөр тэмдэглэе. Синус бета гэдэг бол энэ бета үндсийн хувьд эсрэг каттд нь B тул B квах нь гифтнүүц нь С. За косинус бета гэдэг бол косинус нь налсан каттыг гифтнүүцэд харьцуулсан харьцаа тул бета үндсийн хувьд налсан каттд нь А, гифтнүүц нь С. Харин тангес бета гэдэг бол эсрэг каттд нь B, налсан каттд нь А учраас B квах нь А. Котангес бета гэдэг бол тангесын урвал бас налсан каттыг эсрэг каттд харьцуулсан учраас А квах нь B. Нэр секанс бета гэдэг бол бета үндсийн хувьд секанс B нь С квах нь А болж байна.
C-ийн гипноз, A нь налсан катет, B-гийн хувьд. Эндэр cosecans гэж бас байгаа. Cosecans гэдэг бол мэдээж синусын уруу. C квах нь эсрэг катет нь B. Ер нь бол тригонометр гэдэг бол синус, косинус, тангенс, котангенс, секанс, косеканс энийг нийлүүлээд бүгдийг ингээд тригонометр гэж байгаа. За тэгэхээр за хэдүүлээд эхлээд жишээ болж нэг бодлого бодцгоё. Энэ талыг 3, энэ талыг 4 гэж авч үзвэл энэ талыг олцгоё. Энэ талыг хэдүүлээ C гэж авч үзвэл C гэдэг бол Пифагорын теорем дагуу 3-ын квадрат дээр 4-ийн квадратыг нэмсэн C-ийн квадрат болно. C-ийн квадрат гэдэг бол 3-ийн квадрат 9, 4-ийн квадрат 16 гэдэг чинь 25. Тэгэхээр C гэдэг бол 5. 5-ийн квадрат 25 шүү дээ. Тэгэхээр энэ гурвалжнаа дахиад нэг зурвал 3, 4 энэ тал нь 5 болж таарч байна. За энэ үндсийг хэдүүлээ альфа гэж авч үзцгээе. За хэдүүлээ альфа үндсийн хувьд синус альфа гэвэл альфа эсрэг катет нь 4, гипноз нь 5. Тэгвэл синус альфа нь 5-ны 4. Харин косинус альфа бол налсан катет нь 3, гипноз 5 учраас 5-ны 3 болж байна. Энд дээр тангенс альфаг бичвэл тангенс гэдэг нь эсрэг катетыг налсан катет хуваана. Тийм болохоор эсрэг катет нь 4, налсан катет нь 3 тул 3-ны 4. Котангенс альфа гэдэг бол нэг нэгийг хуваах нь тангенс альфа. Тэгэхээр нэгийг хуваах нь 4-ний 3 гэдэг бол 3-ны 4 гэдэг бол энэ 4-ний 3 болно гэсэн. Тийм одоо энийг харуул котангенс альфа гэдэг бол налсан катетыг эсрэг катет хуваасан. Тийм болохоор 3-ны 4 таарж байна. Энд дээр секансыг бичвэл секанс гэдэг бол нэгийг хуваах нь косинус альфа. Нэг хуваах нь косинус гэдэг бол энэ дээр болсон шиг 5-ны 3. Энийг бодвол 3-ны 5. Секанс альфа гэдэг чинь гипнозыг хуваах нь налсан катет бол энэ ингээд таарж байна. Одоо косеканс альфаг бодвол нэгийг хуваах нь синус альфа. Нэгийг хуваах нь синус альфа гэдэг чинь 5-ны 4 тул энэ нь 4-ний 5. Косеканс альфа гэдэг чинь гипнозыг хуваах нь альфа үндсийн хувьд эсрэг катет нь 4 тул 4-ний 5 болж байна. За тэгэхээр энэ одоо өөр жишээ авч үзье. За ийм тэгш өнцөгт гурвалжин байлаа. Энэ талыг 20, энэ талыг 32 градус гэж үзье. Тэгвэл энэ талыг болоод гипнозыг болоод энэ үндсийг бас болцгоё. Үндсийг бета гэж авч үз. За тэгэхээр эндээс юу мэдчих болох вэ гэвэл хэдүүлээ энэ үндсийг альфа гэж авч үзвэл синус альфа гэдэг бол эсрэг катет нь 20 тул 20-ыг хуваах нь гипноз нь C. Дээрс альфа үндс нь мэдэгдэж байгаа. Альфа үндс нь 32 градус. Дээрс синус 32 градус гэдэг бол 20-ыг хуваах нь C. Дээрс C гэдэг бол хоёртлан 20-ыг хуваах нь энийг ийш орж үржүүлээд энийг ийш орж хуваавал 20-ыг хуваах нь синус 32 градус гэсэн. За энийг яаж бодох вэ гэвэл 20-ыг хуваах нь синус 32 гэдэг бол бид нар бол тооцолж чадахгүй. Синус 32-ыг тийм болохоор тооны машин дээр бичээд бодох хэрэгтэй. Тооны машин дээр синус 32 гэж бичингүүд 0.53 болж байна. Энийг 20-ыг хуваах нь 0.53 гэдэг бол 37.74 болж байна.
Тэгэхээр гифнууц нь 37.74 гэсэн үг. За энэ дээрээс А-г олъё гэвэл тангас альфа гэдэг бол энэ альфа үнцгийн хувьд тангас нь эсрэг катт нь 20, налсан катт нь А тул 20 байх нь А. Дээрс альфа гэдэг нь 32 тул тангас альфа гэдэг нь тангас 32 градус гэдэг бол 20 байх нь А болж байна. Дээрс А гişь орж үржүүлээд энийг тангас 32-ыг гişь орж хуваагаад өгвөл А гэдэг бол 20 байх нь тангас 32 градус. Эндээс яаж бодох гэвэл А тэнцүү 20 байх нь. За тангас 32-ыг тооны машин дээр бичвэл 20 байх нь 0.62 гарч байна. Энийг бодож үзвэл 20-ыг 0.62 туваавал 32.26. За тэгэхээр ийм болж байна гэсэн үг. Эндээс бодвол А квадрат дээр Пифагорын теоремосоор 20-ийн квадрат хэмжсэн C-ийн квадрат. А гэдэг бол хэдүүлээ бодсон. 32.26-ийн квадрат дээр нэмэх нь 20-ийн квадрат гэдэг бол 37.74-ийн квадрат болно гэсэн. Энэ бол ингээд Пифагорын теорем. За гурвалжны дотоод үнцгийн хэлбэр 180 байдаг учраас энэ альфа үнцэг дээр бета үнцгийг нэмээд за энэ үнцэг бол 90 градус тул нийлээд 180 градус болно гэсэн. Дээрээс альфа үнцэг мэдэгдэж байгаа тул альфа гэдэг чинь 32 градус дээр нэмэх нь бета үнцэг мэдэгдэхгүй байгаа. 90 градус 180 градус. Дээрээс бета гэдэг бол 180 градусаас хасах нь 90 градус, хасан 32 градус. Энийг бодож үзвэл бета гэдэг бол 58 градус болж байна. За тэгэхээр бодлогыг ингэж бодох байх нэ. За өөр нэгэн жишээ авч үзье. Энэ төвш өнцөгт гурвалжин байлаа. Энэ тал нь 13, энэ каттыг 12 гэвэл хэдүүлээ энийг болцгоё. Хэдүүлээ энэ талаа за гэж авч үзье. Тэгвэл Пифагорын теорем 9-оор А квадрат дээр 12-ийн квадратыг нэмсэн нь 13-ийн квадрат болох чивтэй. Нэр А квадрат гэдэг бол 13-ийн квадратаас энийг тэнцвэрийн тэмдгийн нөгөө талд гаргавал 13-ийн квадратаас хасах нь 12-ийн квадрат болно. Эндээс А квадрат гэдэг бол 13-ийн квадрат чинь 169, 12-ийн квадрат нь 144. Эндээс А-гийн квадрат гэдэг бол 169-с 144-ийг асуул 25. Тиймээс А гэдэг бол 5. Ер нь бол энэ дээр А гэдэг бол нэмэх хасах 5 гарч байгаа. Гэтэ энэний урт нь хасах 5 байж болохгүй учраас хэдүүлээ модулийг нь авч байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ талыг өөрөөр бичвэл 5 болж байна гэсэн үг. За хэдүүлээ энэ үнцгийг альфа гэж авч үзье энэ удаа. Дээрээс синус альфа гэдэг бол синус альфа үнцгийн хувьд эсрэг катт нь 5 болж байгаа тул 5-ыг хуваах нь гифнууц нь 13. Нэр косинус альфа гэдэг бол альфа үнцгийн хувьд налсан катт нь 12 тул гифнууц нь 13. Энд дээрээс тангас альфа гэдэг бол альфа үнцгийн эсрэг катт нь 5, налсан катт нь 12 тул 5-ыг хуваах нь 12. Дээрээс котангас альфа гэдэг бол хэд болох вэ? 12-ны 5 болж байна. Дээрээс секанс альфа гэдэг бол 1-ийг хуваах нь косинус альфа. 1-ийг хуваах нь косинус альфа 12-ны 13. За энийг яаж бодох вэ гэвэл хэрвээ ийм байдалтай байвал зүгээр байрын солио бичдэг. 13-ны 12 биш 12-ны 13 болж байна гэсэн үг. За би энийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Секанс альфаг болсон бол одоо косеканс альфаг болцгоё. Косеканс альфа чинь 1-ийг хуваах нь синус альфа. 1-ийг хуваах нь синус альфа нь 13-ны 5 тул энэ юу гэсэн үг вэ гэвэл 1-ийг хуваах нь 13-ны 5. За ийм бодлогыг яаж боддог вэ гэвэл энэ хоёрыг 1-ийг хуваах нь 13-ны 5-ыг үржих нь 5-ны 13 болж байна гэсэн үг. Яг ийм зарчим байдаг. Энэ хоёрын байрыг солиод үржигээр солино гэсэн үг. Тиймээс энийг нэгээр үржүүлвэл тэр та өөрөө гараад 5-ны 13 болж байна гэсэн үг. За тэгэхээр юм байна. Өнөөдөр
тригонометрийн синус косинусыг үзлээ. Дараагийн хичээл дээр хэдүүлээ илүү гүнзгийрүүлж үзэх болно. Баярлалаа баяртай.